Олег Гордеевскийн 1938 онд Москвад төрсэн зөвлөлтийн тагнуулч. Түүний эцэг Антон Гордеевскийн зөвлөлт холбоот улсын аюулгүй байдал тагнууллын байгууллагад олон жил ажиллаж байсан тагнуулын овц хүн байсан бөгөөд энэ нь Олегийг бага наснаас нь тагнуулын ертөнцид татагдахад гол нөлөө үзүүлсэн гэж тэр өөрөө дурссан. Олег Гордеевскийн зөвлөлт холбоот улсын аюулгүй байдлын хорооны гадаад дахь тагнуулын хэлтсэд ажиллаж байсан бөгөөд дараа нь Британийн нууц тагнуулын албанд нууц мэдээлэл өгдөг байсан хоёр нүүрт тагнуулч гэдгээрээ дэлхийн нийтэд танил болсон хүн билээ. Олег Гордеевскийн зөвлөлтийн тагнуулын түүхэнд хамгийн их сүрэл авчирсан тагнуулчдын нэг хэмээн үзэгддэг байна. Тэрээр 1963 онд Хүйтэн дайны оргил үед улсын аюулгүй байдлын хороо буюу КГБ-гийн 1-р хэлтэст ийсэн орчоо. Энэхүү 1-р хэлтс нь гадаадын нууц ажиллагаа, тагнуулын мэдээ болон нууц агентуудыг хариуцдаг байгууллага байсан. Олег КГБ-д ажиллаж ирсэн цагаас эхлэн өөрийгөө аюултай тоглоомдонд орсон гэдгээ ойлгосон байна. Энэхүү тагнуулчийн ажил нь бусад зөвлөлтийн иргэдийн хүрч чадахгүй олон давуу талуудыг бий болгож өгдөг байв. Жишээлбэл 1-р газрын албан хаагчид капиталист оронд амьдарч ажиллах ховор боломжийн эзэд болдог. Түүний ажлын гараа дайн улсад суйрлан ажиллахаар эхэлсэн байна. Ингэхдээ Олег нас барсан эсвэл эх орноосоо гарсан хүмүүсийн бичиг баримтыг олж авах ёстой байв. Ингэснээр КГБ-гийн хууль бус тагнуулын хэлтэс эдгээр бичиг баримтыг ашиглах боломжийг олгодог байв. Тэр оршуулгын газар очиж нэрэ хүүхдийн булшикаж лам нартай уулзсан төрсөн бас нас барсан бүртгэлийн гэрчлэгийг авдаг байсан хэмээн Их Британь дөрвснийхээ дараа олон удаагийн ярилцлагандаа хэлсэн байдаг. Олегийг дайн улсад ажиллаж байх үед түүнийг Их Британийн тагнуулын алба болох MI6 олж харсан бөгөөд үнэн эрэхтэй тэрээр өөрөө ч хааны гэр бүлд буюу Их Британийн засгийн газарт үйлчлэх боломжийг хайж байсан гэж. Түүний өөрийнх нь хэлснээр би Британийн тагнуулын албанд ажиллахыг хүсэж ийм боломжийг эрэлхийлж байлаа. Тэнд нэг англи хүн байсан. Тэр MI6-гийн ажилтан бөгөөд дипломатчийн дүрд хувирсан нэгэн. Тэр ч намайг илсүүлэхийг хүссэн, би ч илсхийг хүсэж байсан. 1974 онд бид уулзаж эхэлсэн бөгөөд эхэндээ жижигхэн орон сууцнд уулздаг байсан. Дараа нь тэр намайг нууц байрлалгаа урьж тэнд ажиллах боломжийг олгосон хэмээн Олег хожим ярьсан байдаг. Ингээд 1982 онд Олег Гордеевский Лондон дахь дипломат ажиллагааны халхавчдоор ажиллаж эхэлжээ. 1984 онд зөвлөлтөөс Михаил Горбачев Лондонд ажиллах үеэр түүний ажлын явц түргэн ахиж Гордеевский Лондон дахь КГБ-гийн багийн төр орлон гүйцэтгэгч дарга болсон юм. Ингэж тэр бүх мэдээлэлд хүрч чадах болов. Ингэж Олег дарга болоход Их Британийн хоёр талын тагнуулчийн хувьд түүний үндэс нь улам нэмэгдсэн. Гэсэн ч Америк нэгдсэн улсын тагнуулын товчоо Оросын тагнуулч гэдгийг нь илчлэхэд Гордеевскийг нэр хүндэт хар сүдэр тусав. Москвач түүний үнэн чудраг байдалд эргэлзэхэд төрсэн байна. Гордеевский хожим хэлэхдээ 1985 оны 4-р сарын 15-наас 5-р сарын 1-ний хооронд Олдрич Джеймс намайг хөөж явуулахыг сануулсан. Би Москвагаас шуурхай шуудан авсан бөгөөд тэд намайг буцаж ирэхийг шаардсан байлаа. Олег өөрийгөө хоёр талын тагнуулч гэж илчлэгдэх магадлалтай гэж сэжиглэж байсан ч тушаалыг дагаж Москва руу буцжээ. Москвад ирснийхээ дараа тэрээр өөрийн дарга нар болоод генерал Грушко нарын дунд тэдний шалгалт байцаалттай тулгарсан байна. Олег хэлэхдээ Грушкогийн байцаалтын дараа хоёр судлаач өрөөнд орж ирээд бидэнтэй хамт арх уух санал тавьсан. Би аль болох татгалзсан ч тэд намайг сонссонгүй. Уусны дараа миний бие хэвийн бус болсон. Би эмийн нөлөөнд автахыг эсэрхүүцэх гэж хичээсэн ч оюун санаа эрүүлүүлдэх чадваргүй болсон. Байцаалт 4 цаг үргэлжилсэн гэж Олег ярьсан байдаг. Гэхдээ Олег сэрээд байцаалтанд ам алдаж баригдаагүй гэдгээ ойлгосон байна. Тэрээр шалгалтыг давсан гэдгээ ойлгосон боловч өөрийнх нь байр суурь эмзэг хэвээр байгааг ойлгосон. Тиймээс Олег зөвлөлт холбоот улсаас үрд оргож хэрэв зөвлөлтийн шүүхэд өртөх тохиолдолд англичуудын боловсруулсан оргох төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр шийдсэн. Зөвлөлтийн нутаг дэвсгэрээс Олегийг гаргах Британийн төлөвлөгөөг Пимликогийн нууц ажиллагаа гэж нэрлэж байна. Их Британи руу төлөвлөгөөг эхлүүлэх шаардлагатай тухай мэдээлэхийн тулд Олег КГБ-гийн хяналтаас мултарч Москвагийн төвд Британий тагнуулчтай нууцаар уулзсан байна. Ингэснээр Пимликогийн ажиллагааг хэрэгжүүлэх шатандаа орсон юм.
Олег эхлээд Москвагаас Ленинград руу явж тэндээс хой зүгт Финляндийн хилд ойрд байх Оросын Виборг хот руу автобусанд суух ёстой байлаа. Олег өөрийгөө өвдсөн мэтээр жүжиглэж жолоочоос автобусыг зам дунд зогсоож буулгахыг гуйжээ. Тэр хожим хэлэхдээ би Британи хүмүүстэй хаана уулзах ёстойгоо мэдэхгүй байсан. Зөвхөн уулзалтын газар ямар байгааг тайлбарсныг л мэдэж байлаа хэмээсэн байна. Ингээд Олег 3 цаг ой модонд хүлээгээд дипломат дугаартай 2 машиг харсан нь түүнийг аврах Британи баг байлаа. Олег мөн дурсахдаа тэд КГБ-гийн хамгаалтын булангаас хэрэгснээс хойш яг 1 минутын дараа гарч ирсэн. Би нэг машинд нь суусан бөгөөд машин явсаар байлаа. КГБ-гийн машинууд булангаас гарч ирсэн бөгөөд хаасаагүй явж байлаа. Зөвлөлтийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг дамжин өнгөрсний дараа Британий тагнуулчид хилээр нэвтрэхэд дипломат дугаартай машинуудыг ашигласан тул шалгалтаар амжилттай гарч чадсан. Энэ төлөвлөгөө гайхалтайгаар ажилласан гэжээ. Ингэж Пимликогийн ажиллагаа амжилттай болж КГБ-гийн хуучин тагнуулч эцэст нь Их Британд ирж насан эцэстлээ амьдрав. Зөвлөлт холбоо дуусаад тэрээр төрсөн эх орноос урвсан хэрэгээр хэдийн цаазаар авах ял авсан байв. Зөвлөлт холбоо дуус задарсны дараа ч уг шийтгэл хүчингүй болов. Зөвлөлт холбоо улсаас орсны дараа Олег Гордоевскийг Их Британий ерөнхий сайд Маргарет Тэтчер хүлээн авсан байдаг. Гордоевский ажлаа үргэлжлүүлэхийг хүсэж гэр бүлтэйгээ дахин нэгдэх боломжийг олгохыг хүссэн байна. Гэвч энэ оролдлого амжилтгүй болсон юм. Олегийн эхнэр хүүхдүүд нь 1991 онд зөвлөлт холбоо улс задарсны дараа Англид ирсэн боловч удалгүй тэр эхнэрээсээ салсан байна. 2021 онд 82 настай Олег Гордоевский Их Британд төрийн албан хаагчийн тэтгэвэр авч эхэлсэн. Олон нийтийн хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч эхлэв. Өөр нэгэн Оросын тагнуулын албаны нэгэн хуучин ажилтны хэлснээр Олег амжиргаагаа зөвлөлт холбоод улс болон Оросын нууц албаны эмзэг мэдээллийг худалдаж ашиг олсноор залгуулдаг байсан гэжээ. Олон нийтийн ярилцлагуудад Олег хоёр талын тагнуулч болохыг сонгосондоо хизээж харамсаагүй гэдгээ үргэлж онцолдог байв. Олег Гордоевскийг барууны талд урвсан зөвлөлтийн хамгийн өндөр албан тушаалтай тагнуулч хэмээн үздэг. Тэрээр 10 жилийн турш Их Британий тагнуулын байгууллагуудад маш нууц мэдээлэл өгч байсан нь Америк нэгдсэн улсва зөвлөл холбоотын хоорондох хүйтэн дайны явцыг шууд өөрчилсөн гэж үздэг. Түүний тусламжтайгаар Британий MI6 байгууллага Их Британд байрлаж байсан 25 өндөр түвшний зөвлөлтийн тагнуулчдыг илрүүлэн зайлуулж зөвлөлт холбоод улсад асрыг хохирол учруулжээ. Гэвч эцсийн эцэс тэр бол зөвлөлтийн КГБ-гээс орсон этгээд байсан тул Британд амьдарч байсан ч амьдрал нь тайван өнгөрөөгүй. 2008 онд Британийн хэвлэлүүд мэдээлэхдээ зөвлөлтийн КГБ-гээс урвж оргосон Олег Гордоевскийг хордуулан алхаар завдсан тухай мэдээлжээ. Тэр үед Гордоевский ухаан алдаж 34 цагийн турш үхэл амьдралын цаг дээр байсан гэж. Тэр эмнэлэгт 2-7 хоног эмчилгээ хийлгэж ажиглалтанд байсан байна. Түүний зүүн биеийн саажиж хуруунууд нь хөдөлж чадахгүй болсон байна. Олег хожим энэ тухай ярихдаа би Москвагийн хороох жагсаалтанд орсон гэдгээ мэдэж байсан. Тэд миний найз Литвиненког алсан. Тэрээр Оросын холбооны аюулгүй байдлын албаны тагнуулж асан бөгөөд Лондонд хордож амиа алдсан. Би өнгөрсөн 11-р сард гинэт өвдсөн, намайг хордуулсан гэдэгт огт эргэлзэхгүй байна. Тэд миний амийг авахыг хүссэн тодорхой хэмээн ярьжээ. Их орноос урвж 2 талын тагнуул хийж байсан Олег Гордоевский 2025 оны 3 дугаар сарын 4-нд Их Британий Сүрэ дэх гэртээ 86 наснда нас баржээ.